Тэр бүсэн биерээ суулж байгаа. Тэр өөрөөр усэр адилтай усны тухай ч юм уу. Ямар нэгэн усны тухай мэдрэмж ч юм уу, бодол ч юм уу. Ус гэж юу юм бэ те? Гүйж шүү дээ. Гүйж хаалны ус нь намайг нэг оруулах гэж бодоод томсоо хийсэн чинь хэд сарагдаа. Тэр чинь 10 чи яваачлаа. 13 4 жил юм шүү дээ. Үлээ авсан ч тийм. Тэгээд эд чинь нэг би жоох жилээргүй гэж байгаа. Тэгэхээр шууд ороод байгаад сайн болно. Тэгээд өөрөө сонгох байхгүй. Тэгээд энэ чинь 4 5 машин таарж хийж байгаа. Тэгээд 4 5 зөвлөгч нар шууд ороод ингээд шууд хотод яадаг шүү. Тэгээд уснасаа гарч ирээд нөхцөл яарч ингээд тусцсан юм шиг хэлдэг. Одоо энэ сонс нэг бэлтгэл бүх юм аваад тэгээ яваад очсон намайг очиж нөгөө 4 5-аар зөвлөж байгаа. Харцлаа орч. Тэгээ би орчоод гараад ирэхгүй. Гараад ирсэн чинь бүгдээ асуугаад ямар байна гэдэг. Тэрхүү ямар авах гэдэг чинь нөгөө тэр үгүй зүгээр хамгийн эсрэг нь тийм яар шаардлагагүй юм. Нөгөө халууд үг гэж юм. Ингээд тэгсэн хамгийн гайхалтай энэ 4 хүн орцсон шүү дээ. Дөрвөлээ нэгж орж үзээгүй байсан. Надад туршилт хийцээ. Нөгөө ханиадтай хүн нэг оруулчих. Тэгэхээр ханиад нь зүгээр л гардаж байгаа юм шиг. Өшөө би өгч штеп. Өгөхгүй зүгээр гэл орсон. Тэгэхээр орж ирээд ханиад нь зүгээр болчихлоо. Цэвж онгорчлоо. Тийм их гайхамшигт юм. Ер нь 20 цаах байдгүй. Харж мэдхгүй одоо зүгээр ханиад хөрөл халуураад байгаа хүн орж гал зүгээр болчихлоо. Тэр одоо яг яаж тэр бие бичлэг дотор ямар өөрчлөлт ямар одоо тэр ургал явагдаад бодис солилцоо яваад ямар сэргэлт явагдаад яг яагаад тэр ингэдэг юм шиг байна. Хүний бие чинь нэг өөрөө ухаантай. Тэгэнгүүт маш их хүүтэн ус руу орно штэ. Тэгэнгүүт хүний бие чинь дотроосоо ийм би одоо халах хэрэгтэй гэдэг ийм команд аваад халдаг юм байна. Тэгээд тэр хоёр тесрэлтийн тэр юмнууд чинь тэр вирус ч юм уу юмнуудыг чинь ингэж устгаад байгаа. Нэг хэсний тэр нэг асар хүчтэй юм тесрэлт маягийн юм бие дотор явж байгаа. Өөрөө нэг ухаантай юм болохоор цэг хүүтийн юм руу орохоор энэ одоо алах гэж байна. Одоо би халах хэрэгтэй ч гэдэг юм ийм команд байдаг юм. Тэгэхээр тэр өвчний юмнуудыг устгадаг гэж. Асууд л ингээ хүүхдээ баг төрөх жоохон үлгэнээс гараад ярих хичтэй юм лээ шүү дээ. Зочирлын үүднээс хариу оруулж үзсэн шүү дээ. Тий, хариу оруулж. Манайхан бол дахлагыг тогтоож байна. Жижиг нөгөө туршлагууд л байж. Сая энэ өнгөрсөн жил яасан. Нэг Оросын эрдэмтний материал уншиж байхгүй. За. Тэгсэн чинь ингээд нөгөө дүүшинд орчоод шууд хүүтүүс нь ордог гэдэг. Зохиолч. Тэгээд баг баг. Тэгсэн манай тэр усуучин нэг эцэг үүдийн баг хотлон ус шиг нэрдэг гэсэн юм. Тэгээд анзаарч байсан чинь тасралтгүй оролцдог байхгүй. 90 хоног хийгээд 3 сар хийж байгаа тийм үр дүн ч юм уу юу гарна гэл нэг тийм бичсэн байна. Нарийн тэр нь жоо биш. Хамгийн гайхалтай нь би халуус байхад эхэлж байгаа шүү дээ. Бүтэн сар эхлэе явжсэн чинь гинт нөгөө тэр зунч нөгөө халуусны шугам муу гинтээ засвар масрын ажиллана хаагдчих. Тэгээд тэр чинь ус сасанд орох нэг 10 болж талан ус гэж. Тэр чи би чи нөгөө сарын бэлтгэл хийсэн байсан. Ихээр нөгөө баг багаар хэлсэн сүүлдээ мэдрэх болж байна. Хүүтэн усын зүгээр л юм. Зоны халуун гэхэлэр чи халуун байгаа шүү дээ. Би яг нэлээд халууцсан явж байгаа шүү. Тэгэхээр хүүтэн ус шүршүүд орлоо. Тэр энэ хоёр чинь химийн нэлээд зэрэг байгаа шүү. Зүрх гарч. Тэр их зүрхний одоо өөрчлөлтийг таны бие мэдрэх тэр мэдрэмжийн баг байна. Баг болчихсон гэсэн. Тэр баг тийм л болчиход байна. Тийм. Эхлээд чи ингээд үн чи ингээд эвгүй үстэй. Эхлээд үн шүү дээ. Эхлээд бэлэн гээл нэг. Тэр чи эхлээд хэдхэн секунд тэгж байгаа. Дараад нь хэлж чинь нөхцөл байдал бас их том үүрэг үүсгэж байна шүү. Нөгөө тэртээ дөрвөө тэр чи халуус тасарсан ч юм уу байх юм. Дараад нэг уулын шавших зориултаар байж исэн чинь шууд одоо нөгөө хүүтэн усанд орж байгаа. Тэр чи хүүтэн усандаа савндаал юм уугаах юм үйлдэл хийж шин. Усны нэг юм шидгээд нэг юм бас ярих гэж байна. Тэр нь юу гэхээр одоо энэ манай Монголын энэ Алтан хааны нуруу, Хинтээ нуруу, Өсгөлийн нуруу, за энэ ноён уулын энэ хэсэг газраас чинь тэр мөнх цэвдгээс гарч ирдэг уснаа. Доороос нь тэгээд тэр биедээ
нөгөө ус чинь бүх эрдэс минерал ангиж шингээгээ тэр газрын доорч маш олон ментлийн 108 юм байна шүү дээ. Тэрийг чинь биедээ ингээ гаргаж ирээд зарим газрын ашаанууд ч барыг ингээ 108 ашаан байр гэдэг шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө тодорхой хүнд дутсан минералын нөгөөд эмчлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ усыг ч бас ингэчээд байгаа. Цэвэр усыг 3 ангилаад цэвэр, цэнгэг, нэн цэнгэг. Монголын энэ Алтай хангаа хинтий саяны нуруунаас урсж байгаа ус чинь юу вэ? Нэн цэнгэг ус байхгүй. Тэр мөнгө цэвдгээс урсж байгаа ашаан булгын уснууд нийлээд жижиг голуудаа үүсгээд жижиг голууд нь олон жижиг голууд нийлээд том голоо үүсгээд том гол нь хоорондоо нийлээд мөрөн том нууруудаа үүсгээд ингээд цаашаага тех явцтай нөгөө усны чинь чанар модод. Ашаан гэдэг нь би бол тэгжил ойлгоод байна. Тэр гүнээс гарч ирэхдээ тэр цөмөөс ч юм уу тэр юмнуудыг бүгднийг биедээ шингээгээд яг тэр хүний биед дутагдсан минералын одоо энэ нөгөө нүдний ашаан ингээл нүдэндээ ингээд түрхээд байгаа чинь магадгүй тэр нүдэнд хэрэгтэй эрдэс амин дэмийг газраас биедээ шингээгээ аваад гараад ирсэн. Энийг монголчууд магадгүй тэр зөв бэлгээрээ ч юм уу туршлагаар нэг мэддэг байж байгаа. Тэрийг нүдэндээ түрхээд нүдэнд сайжраад байдаг. Гол агуулга нь ийм юм байна да. Тэгээ энэ ус чинь ингээд урсаад явхаар бол ингээд ихэнх ус ингээд хоошоо гарчиж шээ. Хоошоо гарна гэхдээ байгаль нуур. Тэр байгаль нуур ч хоошоогоо Европын урдуур урсаад нөгөө хойд мөсөн далаа урж шээ. Тэг яг нөгөө би ингэж ойлгоод энэ яг Монголоос ингээд ус авсаа гараа явчихсан. Дэлхийгээс гарчиж байгаа ус байхгүй шүү дээ. Тийм. Дэлхий дотроос байна. Тэгэхээр энэ усны тухай асуудал ч гэдэг юм агуулга ч гэдэг юм ухаан дэлхийн асуудал болох гол зүйл хараад байна. Тийм. Устдаа сансрагч руу гараа явчих юм алга. Бас өөр гаргаас ирж байгаа ч юм алга тийм ээ. Тэгвэл ингээд өнгөцсөн одоо ингээд үцхээр зүгээр. Одоо дорж байгаа бас ярьдаг ч юм ус мэдээлэлтэй энэ та нар нэг энэ уул байгаа шүү дээ. Уул хараа. Энэ өөрөө ихэд нэг газрын хүнд байгаа усыг дэш нь татчих ирдэг станц. Тийм мэдэрч хэлэхээр бол станц. Тэр ус гэдэг чинь өөрөө ямар нэгэн хүч үйлчилж урсж байгаа шүү. Өөрөө зүгээр урсахгүй. Өөрөө ямар ч одоо юу гэх юм жолооч гэх юм уу тийм ээ. Тэгэхээр тэр уул өөрөө гэж гарч ирсэн уул дэш өгсөн юм одоо процесс биш хэлцээ тийм ээ. Энэ өөрөө газрын гүнээс усыг ер нь гол мөрөн тэрийг бүх их дандаа уулын ухраас урсан. Уулаас байдаг шүү. Тэгэхээр тэр уул усыг газрын гүнээс татаж гаргаж ирж шүү. Уул биш нэ мотлоо мотны юм. Гэтэ энэ өөрөө юу л тань гоо. За яг мод бас тийм ээ уул гэж хэлдэг. Бид нар нүдэн тарж гарч байгаа хэлбэр биш үү? А бид нар нүдэн тарж гарч баригддаггүй гал хүчин зүйл гэж байдаг. Тийм. Энэ өөрөө дэлхийн идэвхтэй ижиг гэдэг чинь өөрөө тийм юм амьд байдаг. Энэ одоо татм мохот гэдэг шүү дээ. Хүн ч гэсэн өөрөө татм мохотоос бүтсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дэлхийн өөрөө энэ татм мохотыг одоо ерхий юутай учраас бүтцтэй учраас энэ дэлхийн чинь 70% хүмүүс гэдэг. Хүний 70% хүмүүс гэдэг шүү. Тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө нэг хүн бид нар чинь тунгаах чадвартай шүү дээ. Оюуны өндөр чадвартай шүү дээ. Хэлбэр ямиг тий болон болохгүй ялгаа зав зүг буруу ямар нэг юм нуу зүй давтал тий тэрний хүчин зүйл хүн танд их нөлөөлж чинь амьдрал их нөлөөлж чинь байгаль дэлхийд нөлөөлж чинь гэдэг энэ бүх одоо шүтэн барилдлага буюу энэ оршихуй гэж ярьдаг шүү дээ. Бид нар амьдрах хүн зам энэ хоорондоо хэрхэн уйлгаж хавцагдж байгаа гэдгийг бид нар энгийн хүн бид нар хоол идэхдээ тий амттай амтгүй энэ ийм амин дэмтэй ногоотой бид нар энэ хүний биеинд ороод шинэ жил өгнө гэж бид нар тэргээ сайн мэддэг шүү дээ. Тэр кофе цай ялгаж ууж чаддаг шиг бид нар энэ ус гэдэг зүйл хүний биед чухал. Тэдэн хоёр ус байна гэж орчдөг. Ус мэдээлэл дамжуулдаг гэж орчдөг. Тийм ерхий мэдээлэл яваад байна. А тэгэхээр эргэн хүн болгоны заавал мэдэх ёстой зүйл юу вэ? Тийм ээ. Ус гэж чухал ямар амьдралын усгүй үйл болох вэ? Ус юм яг энэ биднэрт ямар ус өөрөө мэдээлэл дамжуулах гэж. Энэ цус дотор ус л үүж. Усгүй юм ерөөсөө байхгүй. Одоо энэ ингээд стакан биш үү? Усгүй юм гэж хааж байхгүй гэж. Галан дотор ус бигээд бод.
Тэгэхээр бид нар энийг ойлгох эрдэнэжийг өвчхөж ойлгохыг үнцээр нь бүрчих юм. галтанд зовох. Тэгээд Тэгэхээр энэ бодол шүү дээ. Таны бодлоо энэ чинь өөрөө заамар гэдэг шүү дээ. Тэр чинь. энэ чинь өөрөө одоо шинжлэх ухаан чинь нэг хийх тал нотлоод байгаа шүү дээ. Бид нар eerсэг хэлж байна. Тий. Хий юм зохиогоогүй төсөөлөөгүй. Бодтой юм ярьж байгаа. Энэ үе цаашаа ярих нь гүнзгэрүүл бас юу шүү дээ. Төсөөлөл гэх янз бүрийн яригдсан цаашдаа үнцгий сэдвээр орж болно. Бид нар зүгээр одоо бол энгийн наадмын чинь бол бас ингэдэг байсан юм лээ. Бүр нэг урагшлаад ярихад одоо хүн бүрний хаадын онгон ноён болсон тийм. Их Монгол улсын хаадагцд нь одоо турхан халтан биш. Эдгээр яагаад тэнд ингэж байгаа юм бэ? Тэгээд нэг зарилгууд байгаа шүү дээ. Гурван голын ихэнд хэмигч бүн утгалаа. Манай шашинд бол юу гэж үздэг вэхээр хүний хүн өгсний дараа сүүжний яс хэмхэхэд хамгийн сүүлчээс сүнс биенээс гарна гэдэг байна. Сүүжний ясны хэмхэхэд тэгэхээр тэр ингээд авслаад өөрийг одоо ингээд сүүжний ясаа хэмжихгүй гэж нэг хоёр ихэд тэгж байж байгаад тэр усаа хамгаалдаг. Уулаа хамгаалдаг. Одоо гурван гол онон хэрлэн тоол шүү дээ. Гурван голын ихэнд хэмигч буун утгал усаа хамгаалаад одоо тийчж бодлоос савдаг шиг нэг юм болоод хамгаалж штэ. Нэг скол миний хүүхдүүд авахгүй. Тэгээ энэ чинь ингээ өгсөн хойно их оромж байгаа байхгүй. Тэгээд хэрвээ энэ ус чинь одоо байхгүй болоод бохирчих юм бол та нар амьд чинь байхгүй чинь. Яг түрүүний хэлдгээр нөгөө мэдээлэл дамжуулдаг гэдгээр яаж гэхээр бид нар усны ихэ хамгаалахгүй буруу мэдээлэл дамжуулаад ухчихаараа дэлхийн өөрөө бүгд ийм буруу мэдээллийн орон зайраа орчих байхгүй. Тэгэхээр бид нар энэ усыг чинь нөгөө хамгаалаад урсахтаа их зүү урсах юм шүү дээ. Хай гэж юм одоо ингэ ямар ч хэсэг хамгаалах үүрэгтэй зүү урсах хэрэгтэй. Тэр хаадууд буршаараа нөгөө гурван гол их нөгөө тэр том усныхаа их одоо ундургуудыг хамгаалдаг шүү дээ. Тэгээд ингэ ясаараа одоо сүнсээрээ юм ингэ хамгаалдаг. Тэгэхээр махаа шүү дээ. Тийм. Энэ чинь нэгсний өгсний дараа их оронч байгаа хэлбэр шүү дээ. Үргэлжлүүлээд тэмцэж байгаа хэлбэр шүү дээ. Хаадууд тийм бурш бунхан байна гэж шүү дээ. Тэгэхээр тэр хаадуудын тэр хөрс итгэвгүй чигээс бүрдсэн махан бие юм тийм. Махан бие тэр хөрсөөр оршил үлдэж шүү дээ. Одоо нөгөө юмыг гаргаж аваад тэнд юу вэ судлаа гэдэг шүү дээ. Гэтэл нөгөө хаадууд хаттын зорилго юу байсан бэ гэхээр энэ усыг чинь ингээл хамгаалахгүй бол энийг хэрвээ устгах юм бол оршгүйч өөр байхгүй болчиход байна гэдгийг л ус чандман гэдэг амь гэдэг үздэг учраас монголчууд энэ усны ихээ их маш их хамгаалдаг тэрийг маш их зүү усгыг ингэж тэгэхээр энэ дээр би цааш залгуулад нэг юм хэлье. Одоо ингээд тэр махан биеийн хөрш шоронд оршоод энэ хөрш шороо тэр газар орнууд хамгаалж шүү дээ. Газар орнуудтайгаа тэр экосистемийг бүтээх хамгаалж байна тэр. Тэгвэл тэр цаг үед амьдарч ирсэн тэр хаттын Жанжил Баатар гэдэг олон байгаа дандаа хүчрэг. Тийм. Тэр идэв мэжидгээ дандаа холбоотой байгалийн жам оршихуйтай нэг үйлдэж холбоотой тэдний шигтэн хоорондын ихээ холбоос гаднаас бүгдийн сайн мэддэг учраас яаж энийг хамгаалах уу гэдэг аргыг тэд маш сайн босгосон байдаг байхгүй юу? Хаадын эрдэм, хаттын эрдэм гэдэг чинь энэ дотор чинь асар том зөнгөлөх байсан чинь энэ өөр орж байгаа. Тэгэхээр тэр махан биеэрээ оршоод хөрсөд үлдээгээд явчлаа. Тэрнтэй тэр одоо махан бие дотор оршиж амьдарч ирсэн хаадын сүнс гэж юм байгаа шүү дээ. Аймаг гэж байгаа. Тэр чинь тэнгэрийн орноосоо тэрнтэйг холбогдож тэр нөгөө нэг асар их хүчтэй эрчимийн холбоосоор тэр газар орон зайг хамгаалах бас нэг хүч болж. Тэгэхээр энэ өөрөө ус мэдээ дамжуулагч гэдэг нь шүү дээ. Мэдээлч өөрөө энерги эрчим тийм үү. Тэгэхээр тэр одоо бид нар ингээд за бидний нүдэнд харагдаж байгаа урсж байгаа ус бай. Гол мөр мууч хөрөнгө нүдэнд харагдаж шүү дээ. Ууж байгаа цай гэх юм дээ. Нүдэнд харагдахгүй одоо агаар энэ чиг энэ орон зай шүү дээ. Тэгэхээр бүрэлэн байгаа орон зай шүү дээ. Ус өөрөө мэдээлэл дамжуулдаг буюу альва ямиг тогтоом барих агуу хүч байхгүй. Асар хүч ус өөрөө. Тэгэхээр хэлбэр өөрчлөлтөөрөө энэ орчлон хорвоо ертөнцийн зүй тогтолт дотор олох байсаар үздэг. Хамгийн том хүч ус байна. Хөрсөн дээр дэлхий хүний судас мэт. Энэ дэлхий хүн гэж бодох юм бол хүний судас нь дэлхийгээр таран усж байгаа тэр гол мөр машин газар даагуур усж байгаа ус дээр л усж байгаа чинь хүний харав судас нь байна тийм үү? Одоо чинь Улаанбаатар дээр наатах ингэж тайлбарлаад байгаа шүү дээ.
ийм шаварлаг давхар байна гэд гүний ус руу юу хийчихэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөөсөө энэ чинь урсахгүй ингээ байж байдгаа гэд. Гэтэл чи эсэргээр энэ гүний ус чинь урсгаад байгаа шүү дээ. Ус даавар урсаад. Яг л хүний судас бид тэр яаж урсдаг вэ? Яг л тэр зөвлөх шүү дээ. Одоо бид нэрийн бол дахийг тэгж уу. Тэгээд энэ агаар орон зай агаар чи өөрөө чиг буюу өчтөр өчгөл энэ чинь ус. Нэг хэлбэр. Тэгээд одоо бид тэр нарийн юм доо гэдэг бид тэнгэр бас асар. Одоо бид цэнхэр ингээ харгаа цэнхэртэй харагдаж байгаа шүү дээ. Энэ юу вэ? Аюу. Энэ ус. Орган гэж нэрлэсэн. Тэр ус чинь бид нар нөгөө нааш өрөө огоор төсөхгүй шүү дээ. Бишөө бүтцтэй байна шүү дээ. Яг одоо жоохон буулгаад ирсэн зүг байна л та. Хит ингээд бүр юу ачаа нөгөө тэнгэрчлэгт ингээд ганцхан юм ярьдаг юм шиг. Жоохон хөрсөн дээр буулгаад. Жоохон яг гадаргын ус гэсэн шүү дээ. Жоохон амсууч тэнгэрт байгаа ус. Жоохон амсууч. Яг үүн ус тэрнээс цаашаа ус байгаа юм байна те. Үнээрээ байгаа юм байна. Хөрч дээ. Энэ юу вэ? Хатааш нь боолгоо. Болгоомжтой. Ингэсэн. Нөгөө би түрүү ярьлаа шүү дээ. Тэр нэг сургуулийн газар гэдэг шүү дээ. Нөгөө цэвэр усан дууссан чинь Канадын ус буслаад ингээд уухгүй байх гэдэг шүү дээ. Одоо энэ хүүхдүүд бүгд тийм хөсөстэй болсон шүү дээ. Шүүсийн ус уу гэдэг. Тэгсэн чинь ус өөрөө 2 хоногийн настай гэдэг. Өгчдөг. Тэгээд ус даалтанд ороход шууд өгөх гэж. Бид нар одоо ингээд даалттай усууд ирж шүү дээ. Тэгээд буцаж амжуулахад яадаг гэсэн чинь тэг бүхэнгийн ийм шиг тийм боронко гэдэг. Тэрүүгээр нөгөө спралма гэдэг те. Тийм спралма гэдэг. Тэгээд тэрүүгээр буцаад амжилчдаг гэж. Тийм эргэлтэнд орсон. Эргэлтэнд орсон. Тэгээд уулын хорой дээр зүгээр ярьдээ. Би ч өөрөө яг нөгөө ажиллаж байсан. Дээшлэг тусам ус нь их цэнгэг байдаг. Тэр чинь яг одоо нэг шинэ тухайн ч юм уу таам физиксээр яриад шүү дээ. Одоо цэргэлэгдэг. Түрүүн бас ярьлаа ш нь мод татдаг гэдэг тийм. Тэгтээ уул гэдэг нь бас гэдэг. Би бас уул мод гэсэн. Тэгээд бас ганцхан тэр нөгөө пирамид яах гэж боссон гэдэг шүү дээ. Ерөөсөө нэг таам гэдэг шүү дээ. Одоо таам гэж ирсэн оройд шүү дээ. Устай холбоотой шүү дээ. Устай. Түрүү хин яриад шүү дээ. Энийг ингээд зөөлөн маягаар ингээд тайлбарлаад явхад яг тэр плазм гэж чинь бас нэг галчин усны нэг хэлбэр. Нэг хэлбэр нөгөө ус чи явсаар бол гал болдог. Нөгөө цас мөс гэдэг шиг тийм. Энийг ингээд багаас нь ярьсан. Тэнгүүд нь сэтгэлгээ шууд нөгөө сэтгэлгээ л болсон. Усны тухай ярих гэдэг чинь юу сэтгэлгээ нь л асууж байна. Энэ сэтгэлгээг л яг тийм. Одооны хүмүүс одоо сэтгэлгээний усгүй болчих би хараад байна. Сэтгэлгээ. Одоо бас намайг нэг ихгүй юун дээр дуудаж байгаа ингээд чулууц дээр гамбаа дуудахгүй. Эхнэр нь бол нөгөө юуных чулууцтай амархаа явж байсан чинь ингээд газар авах гад аач хөвшөрлөлтэй ингээд нөгөөдөл нь хүмүүс нь тэмцээг нөгөө шанаг манаг дотор ороод ингээд ихтэй авах гад. Тэгсэн чинь зөвхөн тэр чулуутын баян хайрхан баг дээр хүмүүс нь тэмцээд тэр доотлох модлохын нэрээс огт оошохгүй. Гэтэл нөгөө баян хайрхан баг дээр алтгах юм бол тэр чулууд гол чинь ингээд доош уурсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүсийн сэтгэлгээ юу вэ гэхээр миний энд ингэж байвал энэ тэр 7 хоногийн дараа ч юм уу 1 хоногийн дараа ч юм уу тэр дараагийн багт нь очиж шүү дээ. Тэгээд цааш энийг ойлгох болчихжээ. Ер нь монголч. Тэгээд тэр юу гэсэн чинь жоо залтай тийм. Нөгөө шууд нөгөө тийм хэлэхгүй шүү дээ. Даалт маягаар. Нөгөө тэрээсээ хий юу гэж яриад шүү дээ. Тэр чинь нөгөө юу гэсэн чинь нөгөө инхтайны төлөө гэсэн нөгөө цуглаанд оролцдог юм. Тэнгүүд нь дайны эсрэг гэдэг тийм жагсаа цуглаанд оролцдог гэж. Энэ төлөв гэсэн. Тэгээд ус аягүй болгоомжтой. Тэгээд харахад их энгийн юм шиг үлдээ. Ерөөсөө хамгийн ноцтой ч юм уу тийм нэг амьдралын тэр асуудал чинь ус болох юм шиг. Тийм ерөөсөө хүм байх уу байхгүй гэдэг чинь ингээд шууд Ерөөсөө ус гэж амин байх уу. бидний бас ялцж байгаа хэлбэр зөв мэдрэмжээ оруулж байгаа энэ зүйл дэмжиж гэдэг шүү дээ. Дэмжиж. Эсрэг арай одоо бүр шүүхгүй ус төр ярихгүй. тийм. Энэ одоо хоёр орны Хорон гэдэг сайхан бид ярьдаг шүү дээ хорон. Хорон яг одоо тэр дотор хорон гэдэг чи одоо яг юу вэ? Хорон дотор яг юу гэж чинь хэлэх чинь энэ чинь байгальтай болох юм бол ус. Тэ ус буюу чиг. Хорон чинь юу вэ? Чиг, хий, тоос. Чиг нь ус. Хорны бүрхэн хэсэг дотор орж шүү дээ.
За бидний төр засаг үеийн дотор ч орно шүү дээ нийгэм гэдэг чинь. Тэгэхээр эхлэл нь язгуурын эхлэл биш дээ санаа гэж. Тэгэхээр энэ хамгийн дөө бидний амьдралыг битгэж байгаа бидний үнэн чиг. Бидний үнгүй хэрэглээ. Чиг гэдэг нь бас аа. Тийм. Тэгэхээр бид нар нөгөө усыг баг үнгүй хамгийн хямд байгаа шүү дээ. Тэрийг нөгөө үнцийг хямдхан чигээ тоодог. Агаарыг амьсгалж байгаа болох үнгүй тоо. Одоо ингээд жишээ нь Хөрс шороон дээр гიშгэд амьдэр чинь тэрийг үнгүй юм чинь хэрэглэж ингээд хамгийн бидний амьдралыг тэтгэж гол гурван хүчин зүйл байна шүү дээ. Ингээд манайх ингэ. Би нэг сонсоодсэн тэмцэгч маягийн яриа болох гэдэг. Харин их дэлхийг Энэ зүгээр мэдрэмж яриа л гэсэн. Мэдрэмжээр би одоо ганц юм яриад байгаа. Тэр юу гэхээр би нөгөө социализмын үед шүү дээ. альва сурцсан морь шиг басцсан баг. Социализмын үед тийм цэвэр ус гэж байгаагүй шүү дээ. Санаж байна уу? Савлсан ус гэж байгаагүй. Цэвэр ус гэж байгаагүй. Бүх ус цэвэрээс. Бүх усыг ууж болдог байсан. Одоо ингээд хойшоо лагер магер энэ бүх уснуудыг чинь л уудаг гэсэн мэт одоо. Яг цэвэр ус гараад тэр. Ус нь бохоо юм уу гэдэг нэг юм асуулт байна шүү дээ. Ер нь бол Тийм үстэй. нэг бол бизнес юм тийм. Бизнес юм уу тий. Бүх усыг л уудаг. Бүх ус л цэвэр байсан шүү. тэр ус савлаа зарна гэхэд бид итгэхгүй шүү дээ. Наадад ихний авах юм. Нахаар авах ингээд. Одоо л чигээр агаар савлаа зархад авахар хэмжээнд ирчихэд шүү дээ. Тийм. Би зарж өөрөө байгаа шүү дээ. Тийм. араа савлаа зарж. Тэгэхээр энэ цэвэр ус гэдэг юмны цаана юу яваад байна гэдгийг би бол гайхаад байна. Яагаад? Одоо ч гэсэн бүх ус нь цэвэр байгаа шүү дээ. Бүх одоо Яг байгаа юм. байгаа шүү дээ. Одоо уул уурхайгүй газрын уснууд бол цэврэл л байна шүү. Ууд ухаатай газрын устай юм яасан. Бохирдсан л байна. Тэгээд наа чи доогоороо нэг гэчээ тэгээд тэр тийм шүү дээ. Одоо энэ стратер ямар нэгэн таслах Тэсч гадаргын ус ярьж байгаа шүү дээ. гатаг гэдэг. Баяна нөгөө түрүү хэлсэн нөгөө цэвэр ус гэдэг нь цэвэр ус биш шүү дээ. Тий. Би ч карантины л ус шүү дээ. Одоо энэ зарж байгаа. Тэрнээс долоон төр. Тэр тийм юм аа л зардаг юм биш Шиш шүү. 2 хоногийн настай гэж шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө муудахгүй тул нөөшлөх бодсон юм. Бодис ямар бодис юм. Манайх ч одоо холоор молоор юм гээд. Тэг консервируум гэдэг. Нөөшлөх гэхээр муудахгүй байх бодис. Муудахгүй гэж. Тэгээд Ояа нөгөө цогц хадгалдаг шиг юм болох одоо шүү. тийм. Тэгээ ямар санд тэр нөгөө Европ хэлээд шүү дээ. Одоо нөгөө оршуулж байгаа тэр хөөрүүд нь ялзрахгүй. Нөгөө нөөшлөгч бүх юм нөөшлөхтэй бодсод бийж. Одоо хатгалтай. Одоо алдаа. Одоо нэг гений өрсөлдөг бүтээгдэхүүн хэрэглэсэн хүний бие юм. Тэр одоо ийм тавих юм бол мал амтын идэхгүй ахлаад өгөх идэхгүй гэсэн. Энэ таринд нөгөө Энэ аймсан дээр л хөсрөн гэж шиг нэлээд дээр. Одоо ингээд ийм мэдээлэлүүд чинь саармурж болдог. Бодлоготой. Яштай байгальтай шингэхгүй л гэсэн. Тэгээ хатаа нөгөө өгсний дараа энэ нэг момэрхөө юм болол ингээл байж байгаа нэг юм. яг үгүй үсгийн дараа одоо юу болох юм чамаа. Болно амьдтай бидэнд одоо юу гэдэг нь одоо ураг моргч гэдэг юм уу те үүртэлч гэдэг юм уу юу гэдэг. Бидний амьдрал энэ нэг хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг юм. Ингээд яг мэдэхгүй л дээ. Бодох нь бас зөндөө л бас хатж шүү дээ. Ганцхан бодисны тухай хатал. Усан дээр ямар нэгэн бодис хийдэг гэж бодоход. Тэгээд бид нар уудаг гэж бодоход энэ ч одоо нэг Одоо ер нь ингээл ихэнх уснууд чинь зүгээр карантинаас авдаг юм билээ шүү дээ. Худаг модгаас ч авдаг зүгээр карантины усыг савлаад зардаг юм билээ. жоохон шүүдэг байх юм тийм. Одоо шүүдэг л ах. Гэхдээ зүгээр энэ байрны карантины усыг савлаад зардаг. Усны үйлдвэрт очиж үзсэн хотод зөндөө байна тийм. Зүгээр карантин. Зогстой ярьлаа гэдэг шиг нөгөө байж болох хэмжээний гэдэг стандарт чинь тавьчихад байгаа. Тэртээ түрүү энэ нөгөө төвийн систем гэж усын чинь зааш холоор болооч юм уу тэр хор хийж байгаа шүү дээ. Тэгэхгүй тэр ням бактери усад нөгөө тийм мохор гэдэг ингээ янз янз. Тийм сайн нэг юм би дээр нэг сонсож байна. Нэг хайлистын усны төв байдаг юм. А тэр дээр станц. Тэгээ нөгөө хотгууд чинь хамгийн цэвэр ус Улаанбаатарын хамгийн цэвэр ус тэр хайлистын тэр гэр оролт байдаг байхгүй юу? Гэр оролт чинь шууд нөгөө гүний удаас ус систем машинаар зөөгөөд тэр худаг тэгээд хүм хэрэглэгч нь шууд авч байгаа шүү дээ. Тэгэхээр орон сууц нь нөгөө турбагаар ингэ дамжиж яваад нөгөө холоороо шотхоо усаа ууж байгаа шүү дээ. Гэр оролт тийм. Одоо нэг та нарт нэг тийм мэдгэцдэггүй. Надад бол ингэдэг байхгүй. Нэг хэсэг байж байгаа л нэг тэрний 3 юм уу 6 сар болоод ус хайдаг байхгүй. Тэгээ ингээ говь газрын хүмүүсээс бас тэгдэггүй юм биш. Тэгээ ингээ тэгэл би ингээ галзуу амжиг нэг хит хитэн хашаанууд байдаг байхгүй. Баян шүү ингээд урд энэ
зайсан гээд. Эсвэл бүр олдохгүй бол хотлын ус ингэж авч уугаал. Тэгэл нэг л дотор онгоогаал тавьширдаг байхгүй. Тэгээ яадаг ингээд яасан чи яг хангаа газар нөгөө маш их цэвэр ус ууж ирсэн хүмүүстэй энэ юм анзаарэгддэг юм байна. Ерөнхийдөө ингээд ус нөгөө цэвэр усаа уухгүй ингээд дан ийм одоо юм уугаад дэлгүүр дараад ингээ аваад ууж гэсэн тийм юм олдохгүй. Тэгээ сүүлд нь тэгэл ингээ бүр ингээ тавчтай юу яагаа мэдэхгүй. Тэгэл нэг ходог дээр очиад нэг цэвгүүтээ ус нэг хүүхд авч ивэл ингээ аваад нэг жоох уучих ингээл дотор ингээл тайвшрал. Тийм мэлгийн өвчтөд усдаг шүү дээ. Бид нар чи хэлж байгаа авч явдгүй хотгоны дэрэгдээс нь самон хийгээ ч юм уу тээвэрлэл явчихад нөгөө анаах чадварыг суларчдаг гэж байна. Тийм багч. Би бол тэр галзуу юм шиг нэг ус гайдаг. Тэгээ тэр нэг их ингээл нэг хүтэн ус ингээ залгаал ингээ яатсны дараа хэсэгтээ ингээ тавирчдаг байхгүй. Бид нар ингээд өөр дискут ус ингээд уухаар нэг магнаар нэг халтагч нэгээл магнаар мэддэг шүү дээ. Мэдээж нөгөө ойлгомжтой нэг амар тийм өндрүүлж тайлбарлах гэдэг байна. Бид тэгээ бэлтцсэн тий. Нөгөө хэцүү болох. Тий эрдэм тийм чирэгтэй юм шиг тий. Ойлгомжтой. Усаа чинь ингээд сайн хэлсэн шүү дээ. Амтлаад мэдэр ингээд нөгөө зүгийн бодны тухайг ярьжсэн энэ санаж байна. Шилэн дотор гэдэг тий. Зүгийн бод байна гинэ. Тэгсэн чинь уулын дээр чинь ингээд нэг халуунтад идэх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь нөгөө тайлбарлаад идэв юм. Ингээд энэ ч одоо тийм хатан зүгээ яадаг гал ингээд бүх бүтсэн тий ийм гэсэн. Тэгсэн хүн бол зүгээр шилний гаднаас нь бодож удаа идэх юм байна. Бас зүгэл шүү. Тэгэл саяхан гэж байна. Би тэр өчтөр уучдаг хэлсэн тэр сургууль очоод карантинаас ус тэр боломжгүй гэж болсон гэж. Ус болохгүй гэж. Нөгөө ойлгохгүй. Яагаад болохгүй гэдэг мэдхэхгүй шүү. Яагаад байхгүй мэдхэхгүй шүү. Тэр нөгөө нөөцлөгчтэй усан шүү дээ. Цэвэр усны садан шүү дээ. Тэрийг бол хүлээж аваад байдаг тийм. Нөгөө сүүл их гоё юм дайлуулдаг юм тийм. Нөгөө хор хэрэглэсээр байгаа тасчдаг. Тэгээ хортой усыг баг зүгээр. Харин жинхэнэ зинхэг ус уугаад өччих мэдгүй шүү дээ. Нөгөө Улаанбаатарын усуудч бас тэгээд бас агаараа нөгөө бохордол орчод байдээс та хөдөө гарахаар өрнөд Хүний бие хүнчээр Тасаа унахгүй бол тийм. Цэвэр агаад очиж баг даралт маралт гэсэн. Харин тийм л. хүний бие чи угаасаа тасантай юм. Хүнчээр тасантай юм чинь. Ер нь дасна гэдэг чинь өөрөө ер нь жоохон тийм онцгой үзэгдэл тийм. Компромат асуудал. тэр харах мархан нөгөө хойж Одоо би нэг энэ усан дээр нэг ганц ус бохорчч юм чинь байна. хэрэгтэй. Усан дээр юун дээр ус төлчихөө гэхээр одоо энэ сая ингээд Нямбатар тэр үндэсний цэцэрлэг төрөлн Баяна. Усны ихтэй яа. нэр чи Гүг яг цаа нэр нийтэр өөрсдөө хийж байгаа ажлыг ингээд тийм тэн дээр хэмжээнд ингээд байгаа. нурах шээ. Ерөнхийдөө тэн дээр газар өгч юм гэж байгаа. Бидний цэвэр усны их шээ. Тэгээ энийг бол ярих хэрэгтэй. Ер нь бол Улаанбаатарын бүх хүмүүс ярих хэрэгтэй асуудал. Яг тэр чи цэвэр усны юун дээр газар өгч юм. Үгүй сайхан 30 эдэн онд хятад ч хотог руу хорыг л гэдэгсэн. Өөрхөн энэ нөгөө удаа тэмцээс яаж дистгүй шүү. Нөгөө юу яг нөгөө Үгүй тийм үстэй. хашуур авсараа суучих. Ташуургүй ч одоо Тэгээ дээр байж байгаа хор хийчүүл яах вэ? Улаанбаатар баялаа гад тийм. Яни таа. Бидний энэ ярьж байгаа юм зүгээр яг 7 хоногт нэг үед юм 2 үед юм ярилцсан тийм. Зүгээр мэдрэмж болсон. Гэхдээ уус төр ярихгүй энэ нэг нэр уус одоо тийм. Чи одоо дөнгөж хэлж байгаа хаах болцсон юм аа. Тэгэхээр бохон биш нэ гэх юм. Тэгэхээр энэ нэг шүү боломж байх. Мэдрэмжээ л ярьж байгаа. Юу мөрч нэг сэдвээ Энэ шүүх засгалтай нэг шүүмжлэгж бодох юм. Шүүмжлэх бол буруу шүү дээ. Шүүмжлэхдээ та аргалгаатай шүү. Нэгэн буруу шүүмжлэгч чинь буруутгах шүү дээ. Энэ алдаатай байна. Энэ буруу байна. Энийг тэ хэрвээ хэлэх юм бол энэ буруу байгаад зүйлээсээ хэн яаж гарах вэ гэдэг. Өөрөө мэддэг байж байгаа. гайгүй ташуур тусах. Бас аргын мэддэг байж байгаа та шүүмжлэх. Энэ шүүмжлэгийг хэн ч хүлээж яг бид нэг яг мэдэрч байгаа байхгүй. Одоо бид зүгээр ингэж ойлгож байна. Нийгэм хүмүүс мэдэрч байгаа мэдрэмжээ хэн нэгэнтэй хуваалцахад болцсон байна. Тийм учраас би нэг юм мэдэрч байгаа юм ярингууд жишээ нь чи тэмцэгч юм гэдэг байна. Би тэмцэгч биш. Би бүр хэлж би их оромжч биш гэдэг шүү дээ.
Би бүр одоо тийм лаг хүн биш гэж. Би зүгээр мэдэрч байгаа зүйлээ бусадтай хуваалцаж байгаа нэг юм хүн баггүй. Тэгээд их оронч морончгээд бүр намайг асуугаад ингээд үгүй их орон гэдэг надад мэдих дурсамж болгоом нь энд л байгаа байхгүй Монгол. Өөр бусдад хятад өнгөрөөсөн 5 хоног ялаа. Тийм үү? Оросд өнгөрөөс 2 хоног ялаа. Тийм юм байхгүй ч. Миний бүх мэдих, миний бүх хайртай зүйл энэ дурсамжийн дэвж байхгүй мэдрэмж. Тэгээд би энийг хайрлахгүй юу хайрлах тийм үү? Намайг үзэн ядаж байгаа хүмүүс үргэлж хайрлаж байна. Яагаад тэр чинь хүртэл миний дурсамж гэж байна. Сөр коммент хийж байгаа хүн болгож хүртэл миний бас ингээд намайг агтан болж байгаа чинь бас хөдөлмөрлж байгаа байхгүй тийм. Миний дурсамж шүү дээ. Тэгээд би бүгдний хайртай. Тэгээд тэр зөвхөн мэдрэмж ярьж байна. Хүний нэр мөр устдэр мөр гэдэг ийм хоёроо орж ирсэж байгаа юм уу? Тэр нь дэлхий гэж. За тэгээд дэлхий дэлхий. За манай би одоо Тамирын голын ихэнд тэр сүгэлтэй. Манай тэгэхээр тэр ус яваад ингээд одоо ингээд манай кампус чинь ингээд дээрээс гошхтой ихнээс гээд орсож байгаа байхгүй. Тэгэл тэнцээ тэгэл юм бол улаан очоод байгаль болоод тэгээ ингээд явсаар байгаа тийм. Ер нь бол тэгж юм. Тэгэхээр энийг ойлгож чил гэдэг. нэг өдөрт зөв. Би Мөн. одоо таас нэг асуу. Би одоо яг мэдрэмжийг асуух гэж байгаа. Энэ хүн бол одоо ингээд аюу ингээд тайлбарлаад надад баярлалаа даа. Бидний усны төлөө та ингээд ашиглуулаагүй ч гэсэн ингээд ашиглуулсан зүйл түрүү магнад үүсдэг би одоо хайхаж байгаа. Гэтэ та яг эндээс ямар мэдрэмж аваад байдгийг те. Одоо шин та хайгаад идэх юм уу? Энэ ус нь байхгүй учраас хайгаад идэх юм уу? Нэг бол устай мөртлөө ус нь хортой болж уух боломжгүй учраас хайгаад идэх. Хүн байхгүй болж байгаа шүү дээ. 3 сая 600 зоож байхгүй болж байгаа. Ус нь horцож байна. Амин Байхгүй болно гэж та яаж бодож байгаа? Энэ чинь айцтай юм шиг. Аимшигтай юм. Мэдрэмж ирэх юм. би бол тэгж бодоод ингэ яриад шүү дээ. Ус нь horцчихвол нөгөө юу нь horцчих. Хүн нь одоо амин эрсдэлд орчтой гэж үздэг шүү дээ. Гэж үзээд тийм. Одоо үнэхээр тэр олон юм ингээ хайчвал ус нь хардаад хүнд металтай, цэцэрэгтэй болчихвол амьд нь эрсдэл үүсчихэд байна. Гэт би бодоод шүү дээ. Энэ 3 сая 500 мянган хүнчтэй ерөөсө чимээгүй байна. Таал одоо ганцаараа юм драматай юм шиг харагдаад байгаа. Яг үнэ. Яг зөв тэгж харж болно л та. Харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та яг энэ зүйлс юу мэдэрчээд яг энэ мэдрэмжээ л байна. Мэдрэмж. яг энэ усны төлөө яваад баг хугацаа мөрлөө шүү дээ. Секцэрлээ хоёртай Хөөс гэдэг шиг юм болно шүү дээ. Би чинь явж байгаа тэмцэл рүү яваад авчих шүү дээ. Нөгөө Улаанбаатарын гүний ус гэдэг ингэж явж шүү дээ. Тэр яг би ойлгоод байна л юм. Ойлгохгүй байна л да. Энэ нэг усыг таньсан хүн гэж нэг баг шүү дээ. Одоо бид нэг таньсан ч гэж магадгүй. Би өөр таних гад оролцож магадгүй. Гэтэл таньсан хүн энэ нь маш чухал зүйл юм байна гэж хэлдэг. Гэтэл 3 сая 500 мянган иргэн мал нөгөө мэдрэмжээ хуваалцж мэдэхгүй учраас яг энэ солиотой хүн байна гэж байна. Энийг галзууч биш. За би энэ дээр ч нэг тайлбарлаж. Юу гэхээр ховтын 3 том усан сан баг. За сайн шантд бол бүр Оросуудын судалгаар бүр Каспийн тэнгис шиг тийм том ус гэдэг. За оюун толгойн тэнд байсан нэг том ус баг. За энэ том усыг яасан гэхээр оюун толгой нөгөө ноцоос за секундэд 950 литр, минутанд 52 тонн ус шахаж гаргаж ирдэг. За ингээд эрдэмтдийн судалгаар говийн ус 1 жилд 1 мм дээшлэх юм аа. дотроос нөгөө задраад нөхөн төлчих. Үгүй дээрээс бороо згсний усаар 1 мм төлчих байдаг юм. бас байдаг юм байна. Тэгээ ер нь 1 мм. Энэ усгтаа сэдвээр ярьж байна. За үлээж би энийгээ дуусгах. Тэгээд 2018 он Тэрвиш 5-гийн ажлын хэсэг юу гэсэн бэ гэхээр 6.8 метр доошлсон. За ингээд тэрнээс хойш 8 жил. Тэгэхээр нь шүү дээ. Хүний нэр дуудаж болохгүй. Энд чинь биш дээ. Яг тэр ажлын хэсэг. Тэгээд тэр явсаар байгаад тэр хавийн ус байхгүй болсон. Мөн үү? Одоо бүр 20 метр доошлсон байна одоо. Тэгээд багс нэрийн нөгөө мэдэн шүү дээ нөгөө лавкс өмбрөлгийн хүү хамгаалагдсан. Тэр усыг чинь гаргаж ирээ ууршуулсан. Том нуур гэдэг. Тэгээд говийн 3 том усан сан ч байхгүй болчихлоо. Говь чи ингээ ерөнхийдөө удаасаа цөлжөөд эхэлчихэж байгаа байхгүй. Иж бол том асуудал биз дээ.
Одоо улс төрчгүй Үгүй ястаа доошчлоо дээрс гişний бороо ороод чинь нэмэргүй. 1 мм дээшилж байгаа. Тэгэхээр 2018 онд 6.8 м доошлсон юм. Одоо секундэд 52 тонн ус шахахаар одоо хэдэн метр доошлсон бэ? Тэгээ дээрээс нь нөгөө мод тарихад чинь мод хийцээ урагдгүйхээр үндэс нь усныхаа толгой дээр ирэхэд мод өөрөө ямар ч юу ургаж байгаа юм. Нөгөө тийчээл. бусдын тусламжгүйгээр орж байгаа. Тэгэхээр тэнцээний одоо тэрбум мод гэдэг чинь гол дэвчлэгээр мод борцолж байгаа юм уу? Энийг одоо ярихгүй. Ер нь ус шүү дээ. Мөн говийн тэр том гороо усан сан байхгүй. Тэгтээ ойлгож би тэр мэдрэмж яригсэн чинь усын ноцтой байна яг. Ус шүү дээ. Усын ноцтой усны бүх судлаач чинь усын ноцтой. Мэдэх үгүй хориод байна. Яг нэг хүн болгоно гэж байгаа шүү дээ. би буруу яриад байна. Бид нар чинь нэг тийм хүн болгоно гэж байгаа. Асан мөчтөө авторитар дэвлэмтэй тийм болсон. Тэрийг бас ойлгох. Би ямар ч нөгөө хүний нэрэхгүй, ус нэрэхгүй. Зорилгоос холбогдчиход байгаа. Мэдрэмж. Тэгээ би нөө ус ярьж байгаа нэг ус чинь нөө бөөс гэдэг чинь энэ юм болчиход байна шүү дээ. Би нэг явж явсаар тэмцэл болоод явчихсан шүү дээ. сэтгэлгээ дөө. Тэгээд хэлж байгаа шүү дээ. Одоо хатуухан сонсоод тэгээд дүү ярьж шүү дээ. Айгүй болгоомжтой, айгүй зөвлөө болгоор хэлэх гэдэг чинь нийт хүмүүсийн 99% сэтгэдэг. Эсвэл сэтгэхгүй тугаа сэтгэхгүй болж зүгээр сэтгэхүйдээ задлахгүй ямар нэг юм тэгээ хостуулсан шиггүй тэр нэг одоо тайлбарлахаар нөр цаг нь болохгүй шүү дээ. Айгүй програмчлсан гэсэн. Тэгээ програм хийчихсэн гэсэн. Гэхдээ сэтгэлгээг тэгээ яаж хөгжүүлэх юм бэ гэдэг чинь сэтгэлгээ саатгүй Хүний хатаад ажил байгаа юм татнаас нь задлаа чинь би ч тийм гадна байгаа юм татвар маань жаа гоё үү эхлүүлдэг гэж тийм. Заадгүй эхлүүлдэг. заадаггүй ч үхэнд хайрлах заа гэж байдгүй тийм. Энэ зүйл байдаг зүйл юм байна. Олон эхлүүлээгүй л байдаг юм. Тийм. Одоо хүүхдүүд гэдэг чинь очоод би сэтгэлгээг нь эхлүүлэн тэгэл тэр цаашаа өөрсдөө явчихна. Тэгээ ямар ч байсан тэр тэгээд ийм балаа юм ярьдаг юм байхгүй бол тийм ийм балаа үйлдэл хийхгүй. Тийм. Одоо энэ ингэж байна шүү дээ. Хүмүүс ерөөсөө ингээд сая баяна ярьж шүү дээ. Ус гэдэг ингээд хэдэн жил ярьлаа. Энэ өөр Монгол улсын том юм шүү дээ. Содоттой холбоотой асуудал шүү дээ. Тэгэхээр энийг яагаад хүмүүс ойлгохгүй юм? Ойлгохгүй юм гэхээр одоо сайн сэтгэлгээ ярьж байгаа. Сэтгэлгээ задлагдсан. Өөрөө тунгаах үе хэрэгжүүлэх үе одоо гэж задлаад Таяр бол тийм яг ойролцоо ийм школтой юм уу мэдрэмжтэй юм. Тасуу туусаад сурцсан чинь би юу гэж миний ашиг байхгүй шүү. Усны тухай. Үгүй бид нар ингэж байхгүй. Арай хол юм. Би ойр юм ярих гэдэг юм. Яагаад хүмүүс ойлгохгүй байгаа юм бэ гэдэг тайлбарлаа. Бид нар хол юм гэдэг чинь. Яагаад гэвэл ингэж ярих нь олж олчих гээд байгаа. Энэ чинь олон улсууд хийгээд байгаа шүү дээ. Янз янзын хориг саад чи тэр бол байгаа тийм. Их сонь хэлбэрээр байгаа. Тэр хоёр би одоо нөгөө мэдрэмж сэтгэлгээ ярих гэдэг шүү дээ. Нөгөө юм ярихгүй болчиход байна шүү дээ. Сэтгэл мэдрэмж. Яагаад хүмүүс ийм юмыг ойлгохгүй байгаа юм бэ? Ойлгохгүй байгаа шалтгаан юу вэ? Тэрийсээ сэтгэхгүй гэж хэлсэн шүү дээ. Яагаад сэтгэхгүй байгаа бэ гэдэг шалтгааныг гаргаж ирэх гэдэг шүү дээ. зөв. Яг энэ зүйл өөрөө тусдаа сэдв болчихсон. Айгуу том юм. Одоо энэ чинь ингээд шинэ үе хэлээ. Сая өнөөдөр усны тухай мэдрэмж гисэн тийм. Ус ихлээр. Таны амьдралын цаг хугацаанд ус гэдэг зүйл ямар хэмжээний дурсамжтай юм бэ гэдэг. Тийм үү? Өөр дурсамж гэдэг нь мэдрэмж гэдэг юм байж болох юм. Тэр чигээр л байж байгаа юм. Усгүйгээр миний ямар ч дурсамж амьдрах, ямар ч хайр сэтгэл байх боломжгүй байна. Зүгээр ингээл би мэдрэмж төрлийн янз янзын тэмцэл одоо яасан гэсэн эсвэл жишээ уус төрмөр энэ нэг удаа бас зөвч байж магадгүй. Заавчгүй санаа нийлэх хэрэггүй тийм шүү дээ. Тэгээд юу нь бас зөвч ингэж ярьж би ингэж бас өгөөсч байгаа юм. Бүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ яг гоо бид нар хоорондоо адилгүйгээр адилхан биш. Бүр ямар ч жижигхэн биш. Байдлаар өөр бодож болох эрх чөлөөтэй юм байна гэдэг нь өөрөө сайхан байна. Энэ гол нь мэдрэмж хийсэн. Энэ мэдрэмжээ хуваалцах чадхаар болсон. Бид нар нөгөө шүүмжлээд өөрийнхөө үйлчлэл бодлыг солгоод тийм толгой. Ийм үнэхээр хүүхдэр байна, халуун байна ч гэдэг юм уу. Өөр тэрийг л хийлээ. тэгэхээр нөгөө
Магадгүй мэдрэмжийг үгээр тайлбарлах боломжгүй байж байна. Тэгээд бас нэг юм хөөц байж болохгүй. Боломжтой. Үнээр нь хэлэх хэрэгтэй. Би Үнэн ингээд тойролоод гарч ирэх. Яагаад хүмүүс ойлгохгүй байна? Үнэн бол үнэн ингээд бүхэн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанууд байна шүү дээ. Зовоод байгаа гэж мэдэхгүй, жаргаад байгаа гэж мэдэхгүй, аливаа нэг зовхон юмдаа ингээд тасчихсан, хорондоо тасцсан яваад байна шүү дээ. Ийм хүмүүс яаж юм байдлаасаа өөрийгөө гаргах вэ тийм? Тэгээ одоо таны хэлжлээ. Басах гэдэг чинь өөрөө зовлон. Ээлжээс салах гэдэг. Басах гэдэг чинь өөрөө зовлон юм шүү дээ. Өөрөө юм дасан гэдэг чинь. Тэгээ тэрийг өөрөө мэдэхгүй ч Энэ талаар ярил гоё ташаа задлж ярьж. Яагаад бассан. ер нь яг зовлон гэж юм. Зовлон гэж тусдаа зүйл байдаггүй байхгүй юу? Зовлон гэдэг чинь хүн өөрөө мэдэхгүй чадахгүй байгаагаас зовлон үүсдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр хэлээд шүү дээ. Тэр зовлон үүсэх гэдэг нь чинь юу ойлгохгүй, юу хүлээн Ус авахгүй. чинь зовлон болоо юм шүү. Сүүлдээ. Яг хуурчаас Тийм. Хэлсэн шүү дээ. Анх бид нар энийг хэлэхээс өмнө байсан шүү дээ. ямар ч дуусахтаа жаргал болгоод дуусгач. Бидний яриа эхлэн Өөрөө цаг болсон. бүх сэдв. Цаг болцсон. Цаг болсон баха. Ер нь одоо ингээд жаргалч. Гэхдээ ингээд нэг саналаа хэлчихлээ. Санал байхгүй чи мэдэргүй байна. Бид нар ямар нэг юм шийдэж чадахгүй шүү. Хамгийн гол энэ чинь яг хамгийн Зүгээр мэдрэмж авах. мэддэг юм шигтэй мэдэхгүй шүү дээ. Зүгээр мэдэрч ийм байна. Өөр юм байж болно. Тэр нөгөө гол нууцаа дотор хадгалаа. Гаргалгаанууд бол байгаа шүү дээ. Тэрний төлөө тэр гаргалгаа байгаа бол өнөөдөр ингээд гарч ирэх байна. Тэр тэрийг нууцлалтай. Тийм ээ тийм болно бол. Тэр нууцлал хэрэггүй биш. Бүхийдээ нийлтэй байдаг юм. Зүгээр мэдрэмж л авах. Тэр хүний нийгмээр энэ ус төрмөр энэ хэрэггүй. Тий. Гэтэл Монголын ард түмээр л хаалцсан. За тэгвэл яач гэдэг. Жааны гэртээ ингээд тийм жаргай гэж шүү дээ. Ямар ч байсан ус бол бас дөрөв зовлон гэж бас жаргал гэдэг. Тийм монголчууд бидний тийм хоорондоо ярилцах маш том сэдвийн нэг л юм байна тийм ээ. Одоо энэ чинь шууд амнастай холбогдож шүү дээ. Яг ч бидний бүх тусламжтай хамт. Одоо мэрэгчлээ ярилцаа байхгүй. Би одоо ямар ус уугаа мэдэхгүй байх шүү дээ. Би ч хэрэг харж Би сая замууд орчод ирсэн. Замуудаас сив руу суус авч. За уулаа. Яг өргөжөөд ус. Гэсэн нэг юм санаа. Би орнгоо шүү дээ гэхдээ усын мэдэн шүү дээ. Одоо усын хязгаар л ус. чи хийлээ шүү дээ. Гэхдээ би хэлмээ санаж шүү. Тэр чи одоо нэг юутай ус шүү. Үгүй тийм энергитэй ус байна. Би тэр үнийг ашиглахаа үзсэн шүү дээ. Аа за. Тэгсэн чинь умаахан гэнэ таньдаг болчихсон юм байна. Гэхдээ ямар ч өөдрөг байл л дээ. Би энерги Биш нэг бөөс шиг юу асараа бол нөгөө мөн чанарын тэмцэх шиг байна шүү дээ. Одоо ингээл ярихаараа л нөгөө юу. Үгүй бид нар ямар нэгэн сэдв ярихтаа шин чанар, мөн чанар, мөн чанар гэдэг гурван чанартай толгуурч ирнэ. Үндсэн үгүй. Хөдөлгөөн ингээ болгож ярихаараа энэ ч өөр арга гэдэг өөр арга гэж шүү дээ. Тэгэхээр философи ярихаар Энэ арга хүндэхийн шаардлагатай байна. Ингээ хөндрүүлж авах. философи ярихаар биш ээ. танд хөнгөн байж болно дээ. Надад амар хүнд биш. Би бүр надад ч үнийг яахгүй нэг бодлоо. Тэгэхээр та надад ойлгоход маш тэрийг үнд яаж байгаа юм шиг маш энгийн байсан. 5 настай Маш энгийн 5 настай хүн зааж тийм ойлгосон тул. тийм арга олох хэрэгтэй шүү дээ. агуу хүмүүс гэмдэг гинэ. Нөгөө хүмүүст ойлгуулахдаа энгийн жишээн дээр буулгаад нөгөө тайлбарлахгүй бол наа яригч нөгөө дээгүүр төвшнэ. Би бол яг шууд ойлгосон. Тэгээ өөрийгөө бас туулаад суучаад тийм үү. Одоо юм ярьж байгаа шүү дээ. юм ярьж байгаа шүү тийм. Бид нар чинь энгийн Хүмүүс цаанаас үзэх байна. Хүмүүс аяа санаас гэхээ жоохон задлчлах хэрэгтэй болж байна. би бид ойлгох шүү. Зүгээр мэдрэмжэл ярьж байгаа байхгүй. Ингээл гоё жишээ ярьж байгаа л ярих л байна. Мэдрэмжтэй тэгвэл гоё жишээтэй гоё ярьж. За тэгээ юу вэ? Эдгээр энийг тэр жаргаагаар саачийн юм дээр ослог сэдв одоо уус ярьсан чинь гадар байх үдээгээд бодож шүү. Зөв. За баярлалаа. За. За баярлалаа. Жаргаа